Хан уул нэгдсэн эмнэлгийн хамт олонны 2024 онд хийж гүйцэтгсэн шилдэг ажлууд. ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартын 2 дахь шатны баталгаажуулалтын аудитэд амжилттай хамрагдлаа. Хавдар хөнгөвчлөхийн нэгжийг 10 нортойгоор нээн ажилууллаа. Хүүхдийн эрчим тэмчилгээний тасгийг 6 нортой нээлээ. Мис заслын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, хэвлийн хөндийн мис заслын дурангийн хагалгааг шинээр нутагшууллаа. Оншилгоо эмчилгээний шинэ дэвшилтэд арга аргачлалыг нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөх кодыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Зүрх судасны оншилгоо эмчилгээг сайжруулж, зүрхний төрөлхийн гажиг, ховдол хоорондын таславчийн цоорхой, гол судасны корктац зэрэг өвчнийг оншлон тусламж үйлчилгээг үзүүллээ. Эко амбулатор болон био салбарт амбулаторын тусламж үйлчилгээг шинээр үзүүлдэг боллоо. Нийт 76 кабинет төрөлдсөн тусламж үйлчилгээг амбулатороор үзүүлдэг болсон. Дэлхийн эмч совилогч дэмжих үйлчилгээний ажилтнуудын баярыг өгсөн ажлын хүрээнд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж 30 гаруй эмч мэргэжилтийг шалгаруулж хайлаар манжуурын аяллыг зохион байгууллаа. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 17 эмч мэргэжилтнийг Тайван, Оросын улбаны улс, Сингапур, Хятад, Казахстан улсуудад сургалтанд хамруулж мэдлэг ур чадварыг нь дээшлүүлээд байна. Эмнэлгийн өргөтгөлийн 200 шоу-метр хэмжээтэй өргөтгөлийн байр баригдаж, бөөр орлуулах хэмжилгээг, диализийн төв, хавдрын химийн хөнгөвчлөх хэмжилгээ, эм хангамжийн тасхийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 11,234,6 шоу-метр талбайд зойрны давхраас гадна 4 давхар, 200 ортой, байгаль дээлтэй, нүүрс хүчлийнхий бага ялгаруулах технологи бүхий жишг эмнэлгийн барилгын А, Б блокийн барилга баригдаж эхэллээ.